So how do you see the market competitiveness in Mongolia is going? Тэгвэл таны хувьд дотоод болон олон улсын брэндүүдийн хоорондох өрсөлдөөнийг ямар байдлаар харж байгаа вэ? From other countries. Lori Blue брендийн хувьд бусад олон улсын брэндүүдтэй харьцуулахад 100% Италид үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн гутал буюу түүхийд аксессуар зэргээс эхлүүлээд бүх зүйлс гар ажилбараар хийгддэг. 100% Италид үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог. Иймд бид брендийн үн цэнд маш итгэлтэйгээр сэтгэл хангалуун байдаг. Бидний хэрэглэгчдэд ч мөн адил. Түүнчлэн энэ бүх ажлын ард урт хугацааны судалгаа шинжилгээний ажил явагддаг. Шинэ технологи, загварын чиг хандлага гээд эдгээр зүйлсэд толгой компани ганцаараа судлах биш, Монголын багаас санал зөвлөмж тогтмол ирдэг. Иймээс хамтын ажиллагааны судалгаа нь өнөөдрийн амжилтын үндэс гэж бодож байна. Lori Blue брэнд Монгол болон Аз намхан талайн зах зээлд эх 5-аас 10 жилийн хугацаанд ямар зорилт тавин ажиллаж байгаа бол? Allora, noi ci investiamo tanto. Италичууд бидний хувьд газар зүйн байршил, Аз хүмүүсийн соёлын онцлог, цагуурын нөхцөл зэргийг хүндэтгэн үзэж, тухайн бүсийн хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүн санал болгохыг зорддог. Ci investiamo, facciamo appunto dei Иймд Монголын зах зээл бидний хувьд маш чухал тооцогддог учраас ирээдүйд ч гэсэн тусгайлан монгол хүмүүсийн онцлогт тулгуурлан бүтээгдэхүүнээ хөгжүүлэн санал болгохыг зорьсоор байх болно. Дэлхийд дахин аваар амьсгалын өөрчлөлт эрчимжиж байгаа энэ үед байгаль орчин дээлтэй бүтээгдэхүүн худалдаа авах эрэлт маш өндөр байна. Тэгэхээр Lori Blue брендийн хувьд энэ чиглэл дээр ямар ажлууд дээр гол нь төвлөрч ажиллаж байгаа вэ? Oltretutto Lori Blue-гийн хувьд үйлдвэрлэлдээ байгаль орчин дээлтэй байх зорилтыг хэрэгжүүлсээр ирсэн. Ингэхдээ түүхийн эдийн хувьд байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашигладаг. Үйлдвэр технологийн хувьд экосистемийг дэмжих, нарны эрчим хүчээр ажилладаг технологиг ашиглаж байна. So during COVID-19 Цар тахлын үеэр хувцас загварын зах зээл хамгийн хяналттай байсныг хэлж болно. So how especially it's affected mostly in luxury brands. So how Цар тахлын дараа Lori Blue брэнд ямар гол стратеги баримтлан ажилласан бэ? marketing after За мөн дэлхийд дахина хэрэглэгч худалдан авагчдын дунд ямар гол тренд давмгаалж байгаа бол? globally. Цар тахлаас хойш одоо хүртэл лакшри зах зээлийн хямралын нөлөө үргэлжилсээр байна гэж харж байна. Бидний хувьд харилцагч нартайгаа илүү ойртон тэднийг сонсон тулгамдж буй асуудлаа хамтдаа давах тал дээр түлхүү анхаарсан. Тэгвэл ирээдүйд тансаг зах зээлийг та ямар байдлаар төсөөлж байгаа бол гол тренд нь юу байх вэ? Allora in generale Миний харж байгаагаар 2025 оны хагасаас олон улсад лакшри зах зээл өсөх трендтэй гэж харж байна. Lori Blue Монголын хувьд намайг одоо ч гайхшруулсан хэвээр байна. Маш сайн ажиллаж байгаа дахин баяр хүргэе. Хэдийн 10 жил болжээ. Бид үүнийг саад бэрхшээлийг боломж гэж хардаг. Өвөг дээдсээс нь уламжлагдсан монгол хүний дайчин зантай нь холбон харж байна.